Өдрийн мэнд. За өчигдрийн сургалтанд болгоцсон хүмүүс байна. Тэгээд өнөөдөр амар тайван амгалан байгаа л та манайхан. За өчигдрийн сургалтын төлөө үнэхээр талархаж байна. Бурхан талархаж байна. Та нартаа бас талархаж байна. Бид нар яг нэгэн цул мэт амар олон хүмүүст ярьж байгаа биш, нэг л хүн рүү ярьж байгаа мэт бүгд нэг далгианоор яг нэг гүнээр нэг ийм одоо хүсэлттэйгээр амттайгаар ингэж сонсож шингээж авсан сайн хөрс бүхий та нартаа үнэхээр талархаж байна. Амен. За тэгээ өчигдрийн сургалтаас би өөрт бодогдсон зүйлээс хуваалцъя. Бидний амьдрал өнөөдөр үнэхээр сайхан тайван амгалан маш өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ нь бидний нэг Давид хаан маань Яхвэ вэз гэдэг улирал дээрээ ирчээд байж ирсэнтэй тун төстэй надад санагдсан. Өмнөх жилүүдээ хүүхдүүд том болсон, ажил амьдрал зэгцэрсэн. Тэр чинээгээрээ бид нар өөрсдөө ч гэсэн сүнсний булчин суусан гэх мэтчлэн. Тэгээд яг энэ нөгөө тайван өдрүүдэд бид нар Бурхан Давид хаанд сануулж Натанаар хэлсэнчлэн үе удмынхаа төлөө бүр ингэж хэлсэн шүү дээ өчигдөр. Давид тэр үед агуугаас агуу руу нуугдаад зүхтаад явж исэн тэр сэтгэлгээгээрээ залбирах ёсгүй байсан юм аа. Тэр хаан ширээндээ суудсан өргөөндөө заларсан агуу эрх мэдэлтэй тайван амгалан тэр их улс гүрнийг захирч байгаа хааны тэр байр суурин дээрээс тэр үндэстнүүдийн уюуд руу залбирах ёстой байсан гэдгийг Бурхан Натанаар Давидэд хэлүүлсэн шүү дээ. Тэр яг энийг би өөртөө яг авсан. Яг одоо амьдрал тэгшрээд ингээд ийм байгаа. Нөгөө л хүүхдүүд яахан байх үеийн эсвэл нөгөө л ингээд нөгөө за тэр юмд хүрж гинөө одоо энэнд тийм юм хүрж гинөө гэл ингээд дутуу тарчиг байх үеийн сэтгэлгээгээр байж болохгүй улирал. Тэгээд одоо байгаагаас илүү дээгүүрх зүйлсийн төлөө буюу агсан төвшний тэр зүйлсийн төлөө залбирах ёстой юм байна гэд бид нар хүлээж авсан. Амен. Хоёрдугаарт нь ерөөсө харилцаанаас айхгүй болсон. Ялсан. Яг гэвэл бид нар ингэсэн та нар өөр хоорондоо Христийн оюун ухаантай бай гэсэн шүү дээ. Тэгвэл бид нар өчигдөр Христийн оюун ухааныг бүр өмслөө шүү дээ. Тэгвэл би хинтэж харилцсан гэж болоо миний хэлнийг ингээ бодчихлоо, зангиалаа гомдчихлоо, ингэчих болоо, тэгчих болоо. Тэр ерөөсө бүр тэр доор бүр зөөрлөлшгүй мэт бүр ингээ алга болсон байхгүй юу? Тэ би бинтэйгээ уулзахдаа тэр бүлгийн уулзалтуудыг бүр нөгөө амьдрмаар санагдна гэдэг шиг бүр хиймээр аймаар санагдаад тэгээд тэнд харилцаанууд ялна. Тэнд ямар ч нөгөө нэг махан биеийн бодол санаа байхгүй учраас бид нар өөрийгөө Бурханд ингэж тавьж өгөх тэр байрлал дээрээ бүр ганцаараа биш олуулаа суух. Тэр нөхцөлийг бүр өчтөр бүрэлдүүлээ ачиж байгаа байхгүй юу? Бурхан чинь тэр даруй ажилдаг штеп. Ариун сүнс Бурханы оршихуйч тэр даруй ажилдаг. Тэр айдас тэр имэйл тэр эргэлзээнүүд бүр зөөрлөлшгүй одоо 13 оны оюун санааны сургалтын дээр судаа гэж хэлжсэн байхгүй юу? Одоо бидний энэ дээгүрх зүйлсийг бод гэдэг оюун бодол чинь тэр одоо бидний энэ оюун бодолтой бүр харьцуулашгүй бүр одоо ядаж харьцуулахад те за дэлхийн хиймэл дагуул дэлхийн хөрснөөс одоо тэдэн мянган метрийн дээр байдаг байна гэд нэг тоо хэлээд харьцуулж байгаа сте. Тэг бүр тийм юм байхгүй хол оршдог гэхэд оюун санаа ингэжсэн байхгүй юу? Тэгэхээр ч одоо юу юм бэ харьцуулшгүй гэхээр бүр утаа олоод сарнаад алга болохыг л хэлэх юм байна даа л гэж ойлгож ирсэн шиг яг үнэхээр Бурханы ойлголт тэр Бурханаас ирж байгаа илчлэлтүүд түүний тэр амьд халуун оршихуйн тэр даруй ажилдаг бөгөөд одоо тэр зүйлийг бүр зөөрлөлшгүйгээр алга болгодог байгаа. Тэгээд өөр хоорондоо Христийн оюун бодолтой байх учраас бид нар хоорондоо харилцах тийм хүч, ойлголт, зориг, тэнхийг шууд авсан. Амен.
Тэгээд дараагийнх нь болохоор бид нар залбирах би ч гэсэн дуртай шүү дээ ингэ залбирах. Учир нь би Христ бурхных энэ хаяг адарсыг тунгаглаж байна. Тэр ингээ гоё ахгүй ингээд яг Христ гэдгээр дамжаад би бурхны хариаллах шүү гэдэг ингээд хамгаалуулж байгаа өгүүлбэр байгаа ахгүй юу. Тэгээ энэ хариалт хүн болго ингээд дуртай. Одоо зүгээр жишээлбэл зүгээр нэг энгийн хүн байл та. За туяач юм уу? Туяач нөгөө нэг улсын хурлын гишүүн нөгөө Батагийн эхнэр нь штэ. Тэр гишүүний бэрэн штэ гингүүд тэр зүгээр нэг туяа гэдэг хүн шууд улсын хурлын гишүүнтэй шууд ингээ хамааралтай олоод ингээд харьяалагдчихж байгаа зү. Тэр шиг би ингээд би Христ бурхных гэхээр яг ингээд нэг тэр шиг яг нэг сонин төсөөлөл байж болно л да. Тэгтээ яг ингээд шууд намайг бурхан руу шууд айж наалт болчихж байгаа байхгүй тэр өгүүлбэр. Гэтэл би ингээд би ч бурхных би Христ бурхных ингээд яваалсан ч өчигдөр ямар хүн энэ хаяг адарсан дээр хамааралтай гэхээр Христийн оюун бодолтой хүн л хамааралтай. Махан биеийн оюун бодолтой байж би энэ өгүүлбэрээс нэрээ лаас залбирал энэ хаяг ажиллахгүй байж болох байхгүй над дээр. Тэгэхээр энэ хаяг адарсны хүчин төгөлдөр байдлыг бүр баталгаажуулж өгсөн. Тэрнийг нь олзуурхаж хүлээж авсан. Тэгээд эцэст нь нөгөө 1-р Коринтын 3:21 дээр энэ өгүүлбэрийг хэлэхээс өмнө заяа та нар Христийнх бөгөөд Христ бурхных мөн гэд энэ өгүүлбэрийн өмнө бүр юу байна гэж. Учир нь бүх юм та нарыг Паулч, Аполч, Кефч, ертөнцч, амь хийгээд үхэлч, одоо хийгээд ирээдүйч бүгд та нарын юм. Та нар Христийнх бөгөөд Христ бурхных мөн. Үгүй энэ бүр энэний уртлын өгүүлбэр одоо ингэ бүх энэ саяны хэлсэн өгүүлбэрүүд надад наалтчихж байгаа байхгүй юу? Хүй аим хийгээд өглийг хэн захирд юм бэ? Бурхан захирдаг үстэй. Бурханы өмнө өнгөрсөн одоо ирээдүй зүгээр ингээ харагдчихийдэг гэж барьдаг үстэй. Одоо хийгээд ирээдүйн тэгвэл минийх. Тэгвэл би бурхантай хамт байгаа нь бүр энэс илүү тодорхойлогдно гэж байх юм бэ? Энэс илүү нотлогоо гэж хаана байгаа юм бэ? Тийм ээ? Тэгээд бид нар сүнсний сургуулаа уншихад ингэдэг штэ. Эцгийн офисын өрөөнд ороод энэ дэлхийг засаглаад энэ өгүүлбэр чинь ингээд бодитоороо би хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо эцгийн офисын өрөөрөө бид нар ингээд эцэг хаана гэдэг нь нөө нэг Ромын пап Гагаринаас асуусан шиг бурхан харагдуу гэдэг шиг дээшээ очиж нэг офисын өрөө олох байх гэдэг нэг сонин ийм хүний нэг хар төсөөлөл ингээд шууд байдаг байхгүй юу. Гэтэл биш тэнд л офис байхгүй энд л байх хэрэгтэй гэж бодоод энэ чинь ингээд хүлээж аваад байгаа мөртлөө яг ингэж нэг хавцалдаж өгдөг байхгүй. Би яаж эцгийн оффист очив? За Monaco оффист бол би ингээд яваад ингээд оччихноо. За Royal Mount компани оффист би тийшээ яваад оччихноо. Эцгийн оффис руу яаж орж тэр эцэгтэй хамт засаглана гэд ингээд нэг барьцалдаж, наалдаж ингэж тэгжээж яг би бурхны хүү мөн энэ дэлхий дээр бурхнаас надад өгсөн хувь тайлан гүйцэлдүүлнэ гэдэг өгүүлбэрүүд чинь ингээд араас өвчин төгөлдөр болох гэж. Гэтэл өчигдрийн сургалт бөгөөд саяны энэ 1-р Коринт 3:21 бол энийг ерөөсөө яг цав хийгээд өгсөн. Үүнд үнэхээр талархаж байгаа. Тэгэхээр би өчигдрийн зөвхөн надад ойлгоцсон зүйлийг би хуваалцлаа. Та нарт бүр бүгд л бэлхэм дүүрнээр ойлголцсон байгаа. Тэгээд бид хоорондоо уулзалтахад тэр бүр амийн гол бол бүр эрчтэй бүр түргэн урсгалтай гол болж бэлхэж урсаж энэ үндэстнүүд рүү энэ үндэстэнд байгаа Христийн биеуд рүү урсаж тэр нөлөө нь одоо хаана очиж юу хийхийг бид нар үнэхээр таашгүй. Тэгэхээр бид нар маш хариуцлагатай үед амьдарч байгаа, маш зөв газартаа сууж байгаа, зөв зүйлээ яг цагтан сонсож байгаа. Тэгээд сүнсний хариуцлага, сүнсний боловсролынхаа төлөө айгүй тийм хариуцлагатай байхыг ухамсарласан тийм өдрүүд байсан. Тэгээд бүгдээрээ та нар ч гэсэн надаас өшөө илүү ойлгосон гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд бүлгийн уулзалтууд дээр та нар юу ойлгосныг би бүр сонсохыг тэсэн ядан хүлээж байгаа. Эсвэл дараагийн хүмүүс цуглаа нээхдээ юу энд ингэж бид нар руу асахыг үнэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Үнэхээр бурхан талархыг, түүнд талархал магтаалыг өргөе. Миний сүнсний эцэг үргэлжил хилдэг. За, ерөөсөө ялалтын маргааш бол туйлын чухлаа гэж.
Тэгэж баян хилдэг учраас би дандаа ялтын маргаашийн өдрийг үргэлж төсөөлдөг. Бурхан үнэхээр тасархай зүйлийг илчилсэн. Би та нарт энийг ярихдаа туйлын баяртай байна. Яг л би өчтөр орой очоод мэдээж бид нар бүгд ядарсан байсан. Энд бол бид нар дэлхийн мэлхийг нураахад бэлэн байлаа шүү дээ. Тэгээ яг гэрлүүгээ явж исэн чи бүр хүний махан бэ гэж нэр ямар өстой мах болтлоо ядарсан байлээ. Өдөржингөө өндөр скейтер зогссон чи оройжгаа шүрмс татаад би чинь бүр зүгээр аюул олсон. Тэгээд би орондоо ороод Бурханд талархчихлаа. Таньгүйгээр бол хизээ ч юм хийж чадахгүй байсан. Тийм учраас би танд талархал өргөж байна. Гэхдээ ингээд дуусна гэж баймааргүй дээ. Би өөрийнхөө хэлий яриа гэж бодож исэн. Таны надад ойлгуулсан бүхнийг би ярьсан. Гэхдээ ингээд дуусна гэж бол хизээч байхгүй. Яг л Христийн оюун ухаан бол цаглашгүй. Тэгэхээр одоо маргааш дахиад нэг ажлын өдөр байгаа. Энд одоо яг юу байх болов гэд. Тэгээ би нөгөө амар ирчтэй ингэж бодоол юу байх болоо ариун сүнсээ гэдэг чийсэн. За зүгээр 50 үнтэй гэж өглөө эрт освол тэгээд ариун сүнс надад юу хэлэх юу заахаа мэдэн штэ. Тэгээ сайхан унтсан байгаа. Тэгээ өглөө эрт боссон. Тэгээ би олъё гэсэн зүйлээ олох байхаа гэсэн газраас олоогүй, огт өөр газраас олсон. Гэхдээ энэ биднэрт аюул чухал. Яг л бид нар Христийн оюун ухааныг ярьж байна. Христийн оюун ухаан бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог ухаан. Энэ ингээд нэг тийм тасарсан бүтэн сайдар хүмүүс ирж сонсоод гайхаад бишрээл алмаараад өөрийнхөө ямар тэнгийг бүр тэ ухаарал эндээс одоо цөхрөөд гардаг тийм юм байх ёсгүй. Тэрийг би өнөөдөр та нартай хуваалцгүй. Би та нарт ярих гэдэг байгаа байхгүй юу? 1-р Коринт номын 6 дугаар бүлэг. Би гэхдээ энэ дандаа англи библи ашигласан байгаа. Гэвч бид нэгэнт монгол библи уншиж байгаа учраас энийг монголоос харах нь зүйтэй. Би үнэхээр хаанчлалын орчуулагч гарч ирээсэ гэдгийг үнэхээр хүсдэг. Библи үнэхээр тэр төвшөнд орчуулагдах хэрэгтэй. Зүгээр л нэг монгол хэл мэддэг, гадаад хэл мэддэг хүмүүс орчуулах биш. Өөр төвшөнд орчуулагдчихэж хүмүүс энэ үгийн амьд байдлыг барьж авах хэрэгтэй. Гэхдээ би тэр 98 онд итгэсэн. Тэрнээс хойш монгол библийг уншсаар байгаа л Бурхан ариун сүнс ерөөсөө орчуулгаар бол хязгаарлагдаагүй. Заах ёстой юм заагаал явсан. Харин өнөөдөр бол үнэхээр өөр шаардлага гарч ирээд байгаа юм. Энэ юу вэ гэхээр бид нар үнэхээр заримдаа бидэнд байгаа энэ орчуулга бол хангалттай санагдаж өгөхгүй байгаа байхгүй. Тэгмэл учраас би та нарт одоо өөрөө хүлээж авсныгаа та нарт хэлээд байгаа. Үндсэндээ бол заримдаа би баг одоо номлохгүй тэр шинэ орчуулгыг л ярьж өгöd байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө илчлэлт, өөрөө ойлголт байгаа байхгүй юу? За, та нар намайг ийм юм ярина гэж өстө бодоочгүй байгаа. Би урчин бодоочгүй унтсан. Өглөө би уншаад хүүе таньнэ. Гэхдээ ерөөсөө энэ Христийн оюун ухаан гэдэг чинь зүгээр амьдрал юм бэ таньнэ. Бүр зүгээр өдөр тутмын амьдрал юм байна. Бид нарт өчтөр хальт ярьсан л да тий. Абигайлын үйлдэлээс харсан. За тэгээд Мосегийн ээж гэл одоо тэр хүмүүс ч одоо Бурхны ухаанаар одоо тий асуудлуудыг шийдэжсэн тийм эмгтээчүүдийг харсан. За эрэгтэйчүүд ч мэдээж дүүрэн байгаа. Гендрийн асуудал юусоо яриаггүй. Тэгэхээр өнөөдөр бол та нар энийг сонсоод бас нэлээн оюун санаанд бол их том эргэлтүүд үүснэ. Бас маш олон зүйл тодорхой болно. Ийм учраас би танд үнэхээр талархаж байна л гэлээ одоо. Та нэрээ үнэндээ хангачих юм аа нэр ёо. Тийм байлгүй дээ. Тэгэл дуусна гэж аахгүй шүү дээ. Христийн оюун ухаан те нэг 4 хичээл зааснаа тэгэл дуусчдаг бол мөн сайхнаа. 1-р Коринт номын 6-гийн 13-аас 20 хүртэл би эхлэнэ. Тэгээ энэ одоо өнөөдөр дуусах хэсгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яах вэ? Бид нар дараагийн бүтэн сайдаар үргэлжлүүлэн бид нар Бурхны бодлыг ярьж байгаа болохоос ямар тий нэг хүний ухааныг ярьж байгаа биш. Бид нар юу яахгүй байлаа гэдэг өөр
дуусахгүй байлаа гэж санаа зовхон малгай. 1-р Коринт 6-р бүлэг 13-аас 20. За, Монголыг уншия. Хоол нь ходоодонд зориулагдсан бол ходоод нь хоолнд зориулагджээ. Харин Бурхан тэднийг аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуу явдалд бус харин эзэнд зориулагддаг бол эзэн биеинд ажээ. Бурхан зөвхөн эзнийг амьлуулсан төдийгүй биднийг ч бас өөрийн хүчээрээ амьлуулна. Та нарын биес Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. Янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь тэр хоёр нь нэгэн махан бие болно гэж айлддаг. Харин эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна. Садар самуу явдлаас зугтан явахдаа хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч ир өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг. Та нарын бие бол Бурхны та нарт өгсөн, та нарын дотор байдаг ариун сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурхныг алдаршуулгатун. 1000 сая жава удаа бид нар энийг уншсан. Гэхдээ энэ нэг тийм одоо тушаалал юм шиг санагддаг байсан. Тэгэл за одоо яа идэ ингээл нэг аятайхан авч явах юм байна да. За нэг тийм хальт юм уу бодогдоод л өнгөрсөн байгаа. Харин англи библийг орчуулгыг нь унших юм бол бид нар бүр одоо Паул энийг бичиж үлдээсэн. Гэхдээ Паул хүнийхээ бодлоор аль хэзээний яриха болцсон байсан юм шүү дээ. Тэр Бурхны бодол Христийн оюун ухаанаар бидэнд өдөр тутмын амьдралын маань одоо асуудлуудыг яаж зохицуулах ёстой юм бэ гэдгийг мань хэлж өгсөн ба. Тэгэхээр хэдүүлээ эндээс харъя Бурхны ухааныг, Христийн оюуныг. Яг л бидэнд Христийн оюун байгаа учраас бид нар энийг ойлгоно гэсэн үг. Ойлгохоор арахгүй та бүр гайхна. Ийм энгийн байсан юм уу? Би бүрстэ айгүй төвхтэй энэ ямар хэцүү юм бэ? Одоо би яана? Одоо би чинь яах ёстой юм болоо гэж гайхаад байсан шүү дээ гэж би уулаг алтан та нар. За би уншия. Чи эхлээд амьдрах гэж иддэг байснаа. Дараа нь идэх гэж амьдрдаг гэж хэлсэн эртний үг байдаг. Хоол нь ходоодод тэрийг хэлж яана л да. Чи эхлээд амьдрах гэж иддэг байснаа дараа нь идэх гэж амьдрдаг гэж эртний зүүр үг байдаг шүү дээ. За яах вэ? Махан бие маань төр зуурынх гэдэг нь үнэн ч ээж болох юм. Энэ нь бие хоолны сав, хоолны цуглуулга. Эсвэл би яг англи юунаас нь ярьж байгаа шүү. Хоолны сав, эсвэл хоолны цуглуулга, эсвэл сексийн хэрэгсэл болгоно гэсэн үг биш. Эзэн та нарыг биеэрээ хүндэлдэг юм бол та нар ч мөн түүнийг өөрсдийн биеэрээ хүндэл. Энэ Есүс Христийг ярьж байгаа. Яг л хүний бие дотор амьдэрсэн Бурхан учраас тэр Бурхан мөртлөө хүний бие дотор амьдрах хүртлээр орж ирнэ гэдэг чинь хүний биеийг тэр хүндэлж байна гэсэн. Тэр өөрөө бүтээсэн юм чинь хүндлэн штэ. Хэдий гим нүгэлд унтсан байсан ч гэсэн. Эзэн Есүс Христ та нарыг биеэрээ хүндэлдэг юм бол та нар ч мөн түүнийг өөрсдийн биеэрээ хүндэл. Энэ одоо Бурхны өөрийнх нь одоо тэр Христийн оюун санаа одоо бидэнд энэ бидний биеийг бидний одоо энэ өдөр тутмын амьдралын хамгийн наацхан идэж явах асуудлыг тэр юу гэж харж тэр юу гэж ойлгож байгаагаа бид юу гэж харж мэдүүлж байгаагаа бидэнд хэлж штэ. Тэм учраас та нар ч гэсэн түүнийг өөрсдийн биеэрээ хүндэл. Бурхан булшнаас эзнийг мань дахин амьлуулснараа биеийг нь тэгж хүндэлсэн юм а. Ялзруулаагүй шүү дээ. Бурхан түүний биеийг ялзралт хүргэхийг зөвшөөрөв. Гэрэтгүй. Исая хэлэхдээ бүр ясын ч хугалахыг тэр хүсээгүй. Би ямар чухал вэ? Энэ бид нар хизээж биеийг ингэж чухал гэж бодож байгаа гэдэг үү? Тийм хүндэлжээ дахин амьлуулснараа. Дахин амьлуулах хүч чадлаараа чамайг ч мөн үхсэн байхад чинь тэгж хүндэлж амьлуулах болно. Тэр цагийг хүртэл харин чи ингэж бод. Бие минь эзний биетэй яг адил үнцэнтэй бүтээгдсэн юм а гэж үргэлж санаж яв. Энэ бидний биеийн тухай бодлыг бол өөр болох ёстой. Тэгэхээр бидэнд одоо энэ бие дотор амьдрах үе гэж байна. Үхээд бид нар дахин амьлуулагдана. Яа гэвэл Бурхан бидний биеийг
газарт ялзруулахгүй. Тэр болтлоо харин энэ бие дотор амьдарч байхдаа бид нар миний бие бол эзэн Есүс Христ маань цааргалахгүй, ичихгүй, төвөгшөөхгүйгээр өмсөж чадсан биетэй адилхан юм а гэж үзэж, үнэлж одоо тий үнцэн өгч явах хэрэгтэй байгаа байхгүй юу? За цааш гараа. Тэгвэл та нар эзний биеийн үнэлэгчдийн гэрлүү чирээд явахгүй үстэй. Яагаад гэвэл энэ дотор чи эзэн амьдарч байгаа штэ. Тэгэхгүй гэж би найдаж байна. Секс бол зүгээр л арьсаараа нийлэх тухай яриа биш. Секс бол бие мах бодороо үйлддэг шигэ бодтой сүнсний нууц юм а. Яагаад гэвэл энийг бурхан өөрөө зохиосон учраас. Би бүр энийг уншаад хүүе тамнэ. Энэ талаар бол ер нь номлодгүй шүү манайхаа. Номлодгүй. Тэгэхээр секс бол зүгээр л хоёр хүн унтдаг тухай яриа огт биш. Энэ бол бие мах бодоор үйлдэгдэж байгаа бодит факт мөн шигэ маш хүчрхэг сүнсний нууц. Энэ лөө бид нар орох ёстой л гэсэн үг байхгүй юу? Энэ нууц хизээч бид нар мэдэхгүй гэсэн үг биш. Одоо тэр нууцыг Паул бидэнд дэлгэнэ. Бичээс дээр буюу одоо Библи дээр хоёр хүн нийлээд нэг бие болдог гэж хэлсэн байдаг. Сүнс дотор сүнслэгээр бид эзэнтэйгээ нэг болохыг хүсдэг юм бол зориулалт дотнослоос зүгтсэн хол хөндөй дараа нь биднийг улам ихээр урд хожид амсаагүйгээр ганцаардуулдаг хизээч нэг болгодгүй тийм сексээс хол байж оролцохгүй хийхгүй байя. Би дахиад хэлье. Бид нар эзэнтэйгээ сүнсээр нэг болохыг туйлыг хүсдэг. Бурхан ч энийг хүсэж байгаа. Гэхдээ бид нар биеийг хайж болохгүй. Энд хэлж штэ. Тэгж хүсдэг юм бол та нар зориулалт ч байхгүй, ямар ч дотносол байхгүй гэдэг чи одоо нөгөө одоо цаг зуурыг тий таарсантайгаа унтаж ихтэй яваад идэг тий. Өөрөөр хэлбэл сексийг нэг тэгж нэг тийм амар сүнслэг үнцэнтэй гэж боддоггүй. Дотносол байхгүй, зориулалт байхгүй. Албаар тийм юмнаас зугтдаг бүр харилцааны хариуцлагаас зугтдаг хол хөндөй. Дараа нь бид тэр сексийн дараа биднийг улам ихээр урд хожид амсаагүйгээр ганцаардуулдаг хизээч хоёр хүнийг нэг болгодгүй тийм сексээс бид нар хол байж оролцохгүй хийхгүй байя. Тэгэхээр бид нар эзэнтэй сүнсээр нэг болъё гэж байгаа бол энэ бие маань ч гэсэн эзний биеийн үн цэн дээр очих хэрэгтэй. Бид нар ямар ч үн цэн өгдөггүй, ямар ч дотносол байхгүй, ямар ч одоо юу байх, зориулалт байхгүй, ямар ч хариуцлага байхгүй. Тийм сексээс бид нар хол амьдрах хэрэгтэй. Паул ч сүмдээ бичиж байгаа штэ. Тэгэхээр энэ сүм дотор яригдах хэрэгтэй. Бид нар зөвхөн нэг л дүрм мэднэ. Энэ дүрм юу вэ гэхээр хорим хийтлээ унтаж болохгүй. Яагаад тийг хин ч тайлбарлахгүй байна. Зүгээр болохгүйгээ хэлсэн юм а тэгэхээр болохгүй гэсэн. Үгүй болоод байгаа хгүй хүмүүс болгоод байгаа. Бид нар ч гэсэн бурхныг мэддэггүй байсан. Тэгэл бид нар эсэргээр нь хийсэн. Гэхдээ энд яг тэр нууцыг нь мэдүүлээд байгаа хгүй. Өөрөөр хэлбэл тэр нууц бурханд байдаг бөгөөд Христ бурхны гүндэх юмыг мэднэ. Харин бидэнд Христийн оюун ухаан бий. Тэгээ бид нар өөрсдөө мэдэж авахаас гадна бид нар өөр хүүхдүүдтэй тайлбарлаж өгч чадна гэсэн үг. Тэгэхээр тохиолдлын сексүүд нь одоо бидний биеэрээ үйлдэж болох хамгийн шийтгэл нь хүртэл өөр ангилалтай. Бусад гимнүглээс өөр ангилалд байдаг. Тийм биеэрээ үйлдэж болох үйлддэг одоо хамгийн асуудалтай гимнүглийг одоо энэ Паул энд бүр гаргаж энийг яах ёстой юм бэ гэдгийг гаргаж ирж штэ. Тэгээд энэ нь Христийн оюун ухаан дотор бидэнд тайлагдж байгаа. Энд хэлж байна. Хоёр хүн ямар ч зориулт байхгүй бие биендээ өөрийгөө зориулна гэсэн юу ч байхгүй. Ямар ч дотносол байхгүй. Зүгээр л унтаад яваад өгдөг. Тэрнийхээ дараа туйлын ихээр ганцаарддаг. Угаасаа тийм секс хэнийг ч нэг болгохгүй. Тийм юмд бид нар өөртөөхөө биеийг өгөх ёстой юм.
Энээс бид нар хол бай оролцохгүй байя гэсэн. Цааш нь. Сексийн гим нүгэл бусад төрлийн гим нүглээс ялгарах онцлог ялгаатай. Би энэ Паулийн бичсэн захидлаас уншаад байгаа шүү. Монгол Библиэлд ингэж гоё гаргаж ирээгүй юм. Сексийн гим нүгэл үйлдэж байхдаа бид өөрсдийнхөө биеийн хөршгүй дархан онцгой ариун байдлыг нь хүч хэрэглэж устгаж байд юм аа. Энэст амар хэлсэн байгаа байхгүй юу бүр. Би дахиад хэлье. Сексийн гин нүгэл одоо биетэй л холбоотой юм чи ярина бид нар. Тэгвэл энэ Паул бичсэн байна. Одоо бүр дэлхийн ертөнцид. Тэгэхээр бид нар энд одоо айж ичих юм ерөөсөй байхгүй гэсэн үг. Сексийн гин нүгэл бусад төрлийн гин нүглээс ялгарах онцгой ялгаа бий. Яагаад вэ гэвэл эзэн минь яг энэ бие дотор амьдрий гэд бүр хурж ирсэн. Тэр бүр амьдрсан. Тэгснээрээ бидний биеийг өөрийнхөө биетэй ижил үнцэнтэй болгосон. Сексийн гим нүгэл үйлдэж байхдаа бид өөрсдийнхөө биеийн хөршгүй дархан одоо хориотой гэсэн үг. Одоо нөгөө хориотой уул манай богд уулч юм лээ дархан цаацтай байсан шүү дээ. Одоо ч бүр алга болсон бүр. Дархан цаацтай гэж ойлгочих наад бие. Хөршгүй дархан онцгой ариун байдлыг нь хүчээрээ устгаж байна. Бүр. Хүчрхийлж байна гэсэн үг. Бурхны загвараар зохион бүтээгдсэн Бурхны өгсөн хайрын төлөө энэ бие бүтээгдсэн юм аа. Өөрөөр хэлбэл одоо зөвхөн хайр ээжж энэ бие тийм харилцаанд орно гэсэн. Тэр хайр нь Бурхнаар загварчлагдсан байх ёстой. Бурхнаас өгөгдсөн байх ёстой. Түүнээс хүний хайраар биш. Хүний хайр бол гим нүглийн улмаас нэлээд гажигдсан шүү дээ. Гажигдсан. Харин Бурхан хайрыг ямар бай гэж одоо Бурхан өөрөө хайр шүү дээ. Загвар, дизайн одоо тэр зориулт нь хүндээ өгсөн тэр. Яг тэр хайрын төлөө энэ бие бүтээгдсэн. Тэгэхээр яг зориултын дагуу ашиглана гэсэн үг. Цаашаа. Бие Бурхны зохион бүтээсэн, Бурхны өгсөн хайраар хайрлан хоёр байсан бол нэг болохын тулд биеийг тэр бүтээсэн юм аа. Энэ бие ч одоо чөтгөр бүтээгээгүй шүү дээ. Тэр нь тийм чадвар байхгүй. Гэхдээ Бурхны бүтээлийг диавол бүр үнэхээр хүний гэмт чанарыг одоо ашиглаад гим нүгэлт чанарыг нь ашиглаад ялзруулж чадсан. Хамгийн их ялзарч чадсан юм бол сексийн харилцаа. Дэлхий дээр. Одоо бүр хуульчлагдсан бүр. Энэ эрнэртэйгаа, эмнэмтэйгаа гэрэлж жолно, сууж жолно. Тэр байтугай хүн амьтантай ч сууж болно. Та нар тийм Японы нэвтрүүлэг үзсэн бол тийм эко эмэгтэйч үзэж байгаа. Тэд нар хүнтэй суухаас татгалцсан нохоотой амьдардаг. Тэгэд өөрсдөө эко эмэгтэй гэж нэрлэдэг. Тэгэхээр ялцрал бол бүр чинээндээ тулсан байгаа. Тэгэхээр Бурхан энэ хоёр бие нэг болохын тулд миний хайраар хоёр хүн хайрлсан байх ёстой. Тэгжиж нэг болно гэж. Цаашаа бүр гайхалтай. Эсвэл биес чинь ариун сүнсний орон байр, онцгой дархан цаацтай газар гэдгийг та нар мэдэхгүй, ухаарахгүй яваа юм уу? Хүссэн бүхнээ хийж, Бурхны төлсөн төлөөсийг худалдааны газар шиг болгож амьдарч болохгүй гэдгээ харахгүй байна. Дахиад хэлье. Эсвэл биес чинь ариун сүнсний орон байр, онцгой дархан цаацтай газар гэдгийг та нар мэдэхгүй, ухаараагүй юм уу? Хүссэн бүхнээ хийж, Бурхны төлсөн төлөөсийг яармаг худалдааны газар шиг болгож амьдарч болохгүй маа гэдгээ харахгүй байна уу? Нэс амар хэлж байгаа шүү нэрээ. Надад энэ хэллэгүүд нь таалагдаад байгаа байхгүй юу? Чиний бие мах бод сүнслэг байдалд чинь нэмж өгөгдсөн чиний эзэмшил төдий биш юм аа. Энэ өстө үнэхээр тасархай. Бурхан биднийг бие дотор амьдардаг сүнс байхаар бүтээсэн. Чи өөрийгөө харахтаа за би бол үнэхээр сүнслэг юм.
Миний бие бол яах вэ? Миний эзэмшлих юм. Сүнслэг байдал нь бурхных, бие нь бол минийх юм. Эзэмшил болгоцсон гэж бодоод байгаа мó гэдэг чинь би өөрөө яахаа мэдье. Би тийм учраас би ерөөсөө өөртөө ямар ч мессеж хүрэхийг өндөр хүсдэг. Би айгүй сайхан юм л дээ. Угаас надад засаад байх юм юу ч байхгүй. Би зүгээр л намайг ийм сайхан бүтээж өгсөнд нь би зүгээр бурхан талархаад зүгээр иймээрээ л өмнө нь амьдрий л гэж би боддог. Нэг ногоо хэлэхэд. Яг би бусад хүмүүс бол надад хамаагүй шүү. Би өөрөө итгэл үнэмшлийг тэгжэл сахидаг. Яг өөрчлөлөөс ямар амаатай. Хүчлээстэй сайхан байж болно шүү дээ бас. Тийм ээ. Надад бол тэр нэг тийм асуудал бол биш. Зүгээр би өөрийнхөө итгэл үнэмшлэр энэ ийм сайхан болгож төрүүлсэн, ийм сайхан уралсан. Түүнд бол би өөртөө энэ бие зөв зохистой л авч авах юмсан да. Би түүний дургу хүрэхгүй яах юмсан да. Таны надад өгсөн бүх юм үнэхээр хөөрхөн. Би заримдаа толин дүүрийг авих удаан арга өөрийгөө аяг хайрлаж ш. Ямар хөөрхөн юм би чигээд. Тэгэхээр энд бид нар сүнслэг боловч энэ бие минийх юм а гэд энэ биеэ дураараа ашиглаж болохгүй шүү дээ. Энэ бие чинь бурхан өөрөө амьдардаг орон гэрнэ. Тэр өөрөө амьдардаг сүмэн. Тэр өөрөө амьдардаг ариун газар нь гэж бид нар харах ёстой. Энэ Христийн оюун ухаан. Энэ Христийн оюун ухаан. Бид нар ерөөсөө тийм хараа өнөөдрийн нийгэм бол бидний бие мах бод гоо сайхан юу гэдэг хүч чадал хөгшрөлтийн эсрэг байх юу гэдгийг өвчлөөсний эсрэг гэл бүхэл бүтэн номнууд онолууд байгаа. Бид нар тэрийг уншиж болно, судалж болно. Харин яг энэ оригинал ухаанаас уувал ямар вэ? Энд чинь амийн мод байхгүй юу? Бид нар сайн мууг мэдүүлдэг модноос уух юм бол мөхнө. Угаасаа мөхөж явсан. Харин одоо бурхан биднийг амийн мод руу очихыг зөвшөөрсөн Есүс Христийн улмаас. Амийн мод бол энд байж байна. Энэ бидний дотор ам байна. Тэгэхээр тэр амийн модноос очиход бурхан харин би бол ингэж хардаг. Бүтээгч нь өөрөө яаж бүтээсэн, ямар зорилгоор бүтээсэн, энэ бүтээл нь эцэстээ яах юм өөрөө хэлж штэ бид нарт. Хүнээр бид нар заалах хэрэггүй гэсэн үг. За, тэгээд цаашгаа харъя. Чиний бие мах бод сүнслэг байдалд чинь дагалдуулаад өгсөн чиний эзэмшил ерөөсөө биш юм аа. Бурхан сүнслэгийг нь махан биеийг нь бүхлээр нь бүтнээр нь эзэмшдэг юм аа. Аймаар үү те. Эзний ямар нэг хуруу гараад үрээ сайн үзэхгүй шүү манайхаа. Бүхлээрээ түүнийх. Паул бүр энийг онцгой ач холбогдол өгч бичсэн байгаа байхгүй. Яг л Коринтын сүм дотор бол завхаар л байсан. Тэгээ гэдг нь манай сүм дотор байхгүй чи энэ хэсгийг илгасаад явъя гэсэн үг биш. Энэ бид нар мэдэх ёстой ухаан. Зааж өгөх ёстой ухаан. Хүүхдүүдтэй, хөвгүүд, охтуудтай. Зүгээр л дүрмдээ байх ёстой юм биш. Унтаж болохгүй. 20 хийхээс нааш унтаж болохгүй. Тэгэл нөгөөдг нь 20 хийхээс өмнө унтцсан тэгээд альтаа бүр гаслаа гонгно яана би бурхан над яад юм бол дээрээс төв юм шийддэг юм болов. Тэрэндээ гол нь биш. Шийтгэхтэй гол нь биш. Харин бурхан цаана нь ийм нууц байдаг. Энэ нууцыг хүчирхийлэх юм бол энэ ч өөрөө автоматар ажилладаг. Тийм учраас энэ биеэрээ үйлдэж байгаа нүгэл буюу сексийн гин нүгэл бол бусад төрлийн гин нүглээс ялгарах онцлог ялгаатай. Хизээч энэ биеийг хаддашгүй дархан байдал, ариун байдлыг хүчээр энэ биеэс устгах гэж бити орол, бити санаарах. Зориулалт нь бол зөвхөн хайр дотор энэ бие хэрэглэгдэх ёстой. Дотносол дотор хэрэглэгдэх ёстой. Ер бусын зориулалт дотор энэ бие сексийн зориулалтаараа ажиллах ёстой, хэрэглэх ёстой. Дээрээс нь бид нар туйлын их ганцаард дундахгүй тул бид нар яг тэр зориултаар нь биеийг хэрэглэх ёстой. Тэгээ хэлж ш бие бол хоолны цуглуулга биш. Одоо нөгөө англи библиэл дээр бол бүр юу гэсэн бэлээ? Татсан мах гэж байдаг штэ.
Тэгээ бид нар нэг котлет ч юм уу тийм татсан махаар хоол хийхдээ дотор нь айгүй олон юм хийгээ холждөө штэ тий. Сонгон саримсаас гадна тэгэл амтлах дуртай бол бээрж мэрс гиз дотор жоохон хиймээрэл гиз дотор хий чин. За зарим нэг хүн бүр чамирхаад гүзээ мүзээ хий чин. Тэр чиний бие бол тийм махан таташ биш юм аа гэж. Зүгээр ингээ юу дуртай л хийж идэг. Ингээ би дуртай. Би амар дуртай. Яатай гэ хийгээд идэг. Би тийм байсан бохгүй. Би ч одоо алин бананаас хагцаад одоо ер нь удаагүй дээ одоо юу вэ энэ ч одоо 2 сар болж шээ. Би дуртай. Тэрийг харахаараа зөв ингээ шүлс мүс гоож бүр гачин болоод ингээл одоо тэгдэг хүн байлаа би. Тэгээ яг тэр нь алин бананы бурууч гэж яг зүгээр миний бие дотор маш их сахарыг хоригдлуулсан. Юм учраас би хөвлийн эсгэрээ маш их таргалсан байсан. Тэгээ эмэгтэй хүн хөвлийн эсгэрээ таргалвал тэгээ ямар ч хамаагүй өвчин тусна. Юу ч ээж болно тэр нь. Тэгээ би заавал ямар нэгэн өвчин тусаж онцлогдтлаа бид гэж ямаргүй байна л да. Бас сайхан 5 хүүхдэд чирээл эмнэлгээр дагуулаад тэгээ энэний цуглуулга тэгээ том аптик худалдаж аваад ямаргүй л байна л да. Тийм учраас миний дуртай байх хамаагүй шүү. Миний бие бол минийх биш гэж шүү дээ сая чи. Чинийх биш байж магадгүй шүү гээгүй. Чинийх биш. Сүнсэн ч бурхных, биеийн ч бурхных. Үхээд сүнсэн бурхан дээр очисон бол үхсэн бие чинь бурхан дараа нь бүр амьлуулна. Тэгэхээр эзний өөрийнх нь мэдлих бурхных, бүхлээрээ түүнийх сүнсэнч, биеинч тэр эзэмшдгийн тэгснээрээ одоо энэ хамгийн зангилаа гарч ирж байгаа. Тэгснээрээ хүмүүс чиний биеэс бурхныг олж харах болно. Бүр үнэхээр сүнслэг харж идэг шүү. Одоо миний биеэс үдээ. Одоо миний биеэр үдээ. Тэ? Бидний биеийн хөдөлгөөн. Одоо мэдгүй юу орд юм бөө мэд. Тэгснээрээ хүмүүс чиний биеэр бурхныг олж харна. Тэгэхээр гайхалтай. За. Цааш нь 7-гийн 1 рүү орж байгаа бид нар. Тийм учраас биеэрээ эзнийг алдаршуулаа гэж монгол хэл дээр бичсэн байгаа. Яг л адилхан. Гэхдээ надад энэ орчуулга илүү таалагддаг. Бид нар биеэрээ бурхныг алдаршуулъя гэхээр бас сайн ойлгохгүй л байгаа шин. Би бас сайн ойлгохгүй л аа. Яах юм бэ гэвэл бурхан алдаршиг гэж хүмүүсийн үн бүжиглээд их юм яах юм? Намайг гарцуул гэх баг. Харин хүн зүгээр хараад те бидний биеийг хараад бие мах бодийг мань хараад бүр юм яриаггүй бах та. Тэндээс миний биеэр эзнийг тань гэдэг аахгүй. Юм гачирхалтай яа те. Тэгэхээр энэ Есүсийн Христийн оюун ухаан ингэж хэлсэн болоод ийм байна л гэсэн үг. Би энтэй мянга хачирхаж гайхаж маргалтад нэмэргүй. За дараагийнхыг нь харъя хэдүүлээ. 7-гийн 1-ээс эхлээд явна. Яг би энд өнөө өглөө бичсэн болохоор бүр гүйц 7-р бүлгийг тэр чигт нь бичиж амжаагүй л дээ. Гэхдээ амжсан хүртлээр би та нартай ярилцъя гэж бодож байна. За одоо маш чухал өдөр тутмын бидний сонголт бидний бүр одоо хаалттай хэсгүүдэд явагддаг тэр ажиллагаануудын тухай үргэлжлүүлээд Паул ярьж байгаа. Яагаад гэвэл Коринтчууд түүнлөө бичсэн захидалдаа эдгээрийг асуусан ба. Тэгээд Христийн оюунаар тэр тэдэнд хариулсан. Энд хүний юм юу ч байхгүй. Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм. За би энийг хэд хүртэл унших вэ? 7 хүртэл. За одоохон. Өнгөр за За уншъя. Дараад нь би англи орчуулгыг унших гэдэгхгүй аль хүртэл унших вэ? Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм аа. Харин садар самуун байдалд орохгүй тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг. Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Нэг тийм сонин албаны юм яригдаад байгаа байхгүй. Тийм нэг тийм сонин Монгол улсын үндсэн хуулийг уншиж байгаа юм шиг сонин санагдаад байгаа байхгүй юу? Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг.
Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдлгүй бөгөөд харин нөхөр нь захирнаа. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. Та нар нэг нэгнээсээ хагацгаан зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбирал зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж дэвчихгүй байдлаар чинь сорж магадгүй юм аа. Харин үүнийг би тушаалаар биш зөвлөмж болгон хэллээ. Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүр өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг. Их тийм амар ойлгохдохгүй байгаа. Гэхдээ хэдүүлээ ойлгоно одоо энийг. Бүх юм айгүй гоё тонголго нэмэгцэгцтэй болж байна. За, та нарын загтлаас сексийн харилцаа, секс сайн уу гэж асуусан та нарын асуултанд хариулъя. Тэгэхээр 7 дугаар болог бол бүхэлдээ секс Паул ч одоо хэлж штэ. Бид нар асууж байна тий. Тэгээд одоо сексийн харилцаатай байх юм уу, байхгүй юм, сайн юм уу, муу юм энэ ч одоо. Эс Паул хариулж байна. Сексийн харилцаа, секс сайн уу гэж асуусан та нарын асуултанд хариулъя. Ярилцъя цөмөрөө хамтдаа сайхан сууж агаад ярилцъя гэсэн утгаар хэлж байгаа шүү дээ энэ ч бүр. Мэдээж сайн. Гэхдээ тодорхой хил хязгаар дотор сайн. Эр хүн эхнэртэй, эмэгтэй хүн нөхөртэй байх нь өөрөө сайн юм. Сексийн хүсэл, идэвхтэй байдал нь өөрөө маш их хүчтэй. Үнэн үү? Үнэн. Бид нар энийг худлаа гэж хэлж болохгүй. Маш их хүчтэй. Гэхдээ гэрлэлт бол түүнээс ч хүчтэй. Ойлгож байна уу те? Түүнээс ч хүчтэй. Яагаад? Учир нь гэрлэлт сексийн хүсэл хийгээд саддаггүй идэвхтэй байдлыг нь хазаарж өгдөг. Зохицуулж өгдөг. Сексийн хувьд эмх замбраагүй болсон дэлхий дээр сексийн амьдралаа тэнцвэртэй, бүрэн дүүрэн байлгаж чаддаг бодит нөхцөл юм аа. Гэрлэлт. Тэгэхээр сексийг бурхан гэрлэлтэн дотор л хардаг баг. Тэгжээж гэрлэлт нь илүү хүчтэй учраас нөгөө сексийн хүчирхэг зах замбраагүй хүсдэг, цаддаггүй авиралдаг тэр их хазааргүй байдлыг нь гэрлэлт өөрөө хонж өгдөг байна ш. Дээр нь зохицуулдаг. Гэрэлсэн осоо зохицуулдаг. Бүр дээрээс нь тэд нар хизээ хазаараа татах вэ гэдгийг мэддэг. Хаашаа гарч болохгүй вэ гэдгийг мэддэг. Зөвхөн гэрэлтэн дотор л секс бүрэн захирагдана. Гэрэлтээс гадуур бол хинч сексийг захирч чадахгүй. Яагаад гэвэл гэмт хүний захирч чадахгүй байгаа хоёр юмны нэг нь бол энэ шүү дээ. Нэг нь идэх, нэг нь секс. Юу ч захирч чадахгүй байгаа шүү дээ. Өнөөдөр хүртэл энэ аюу тум асуудал болсон бидний хувьд. За, тэгж хэлж байна. Тэр дээдэргүй сексийн хувьд эмх замбраагүй болсон энэ дэлхий дээр. Тэгэхээр энэ завхрал бол 2000 жилийн өмнө байж ирсэн. Яг өнөөдрийнх шиг аймаар юм гараагүй л ах. Одоо өнөөдөр бол бүр нарийн дүр хувирсан шүү дээ. Болсон энэ дэлхий дээр сексийн амьдралаа тэнцвэртэй гэж. Энэ надад бол үнэхээр оновчтой үг. Бүрэн дүүрэн гэдэг чинь аль аль нь сэтгэл хангалуун байлгаж чадна. Тэгэхээр секс бол тэнцвэртэй, бүрэн дүүрэн, хүн баярлж байдаг, сэтгэл хангалуун байдаг зүйл хаана хизээ тийм болох вэ гэхээр зөвхөн гэрэлтэн дотор. Бусад бүх тохиолдолд гэрэлтээс гадуур тохиолдолд энэ ямар уршиг дагуулдгийг хүн амсгаас нааш мэддэггүй. Энийг мянга тайлбарлаад хүн мэддэггүй. Яг хүсэж байгаа хүсэл нь маш их байгаа учраас. Тэгэд хүн өөрөө тэргээ цаламдаж дийлэхгүй угаасаа. Тэгээ чи сүмд ичиж байгаа шүү. Итгэдэггүй хүмүүс тандаж биш. Цааш нь харъя. Гэрэлсэн хосын ор дэр. Энэ надад бүр онцлогны өрөөний явдал ярьж байна. Гэрэлсэн хосын ор дэр нь харилцан ойлголцол, ижил санаа бодол, нэг нь нөгөөгийнхөө сэтгэл ханамжийг дүүргэж өгдөг газар юм аа.
Монгол дээр бол хийсэн байна л да. Нөхөр нь бие мэдгүй, эхнэр нь мэднэ, эхнэр нь бие мэдгүй, нөхөр нэг тийм. Энэ дээр бол ингэж хэлсэн байгаа байхгүй. Та хоёрын ор бол зүгээр нэг унтдаг газар биш. Зүгээр нэг ядарсан бие авчил чулуучдаг газар биш. Зүгээр нэг сексигээл тал тийшээ хараад хөрхраад унтдаг газар биш. Харин харилцан ойлголцол. Ижил санаа бодол. Нэг нь нөгөөгийнхөө сэтгэл хангамжийг дүүргэж өгдөг гэж байна. Өөрийнхөө сэтгэл хангамжийг гүйцэлдүүлдэг гээгүй байна. Нэг нь нөгөөгийнхөө сэтгэл хангамжийг нь дүүргэж өгдөг газар юм аа. Бурхан бидний хандлагын өрөөг ингэж харж байна. За. Цааш нь гэрлэлт өөрөө эрхээ хамгаалдаг талбар огт биш. Ойлгосон та нар? Гэрлэлт би эрхээ хамгаалж байна. Би эрхээ миний эрх гэдэг жагсдаг газар биш гэсэн үг. Гэрлэлт. Хэрэг та тэгж жагсдаг бол гэрлэхгүй байсан дээ. Гэрлэлт гэдэг нь нэг хүн нөгөөдөө үйлчлэхийг сайн дураараа сонгосон сонголт юм аа. Бид нар энийг хүүхдүүдэд хэлж өгөх хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл хүн гэрлэж байна гэдэг чинь ёо би энтэй суучаас та жаргах байхаа биш. Би энтэй суугаад би энд үйлчлэх юм байна. Зарцсан болох юм байна. Одоо. Тэгэж харах юм бол хүн өөрийгөө бэлдэнэ. Тэгэж заах юм бол хүүхдүүд өөрсдөө мэднэ. За. Би хайртай хүндээ үйлчлэхийн тулд ийм нэгдмэл амьдралыг сонгож байгаа юм аа. Түүнээс гоё өрмөхийн тулд биш, эсвэл гоё палааж өмсөхийн тулд биш, эсвэл одоо эд хөрөнгө гайхуулахын тулд биш, тийм ээ? Эсвэл одоо мөнгө нь хахад цацаад байгаа учраас хийхийн тулд биш. Харин нэг нь нөгөөдөө үйлчлэх сонголт. Гэхдээ зөвхөн орондоо ч биш. Паул тэгж ütсэн байгаа шүү. Гэхдээ зөвхөн орондоо ч биш. Орноосоо босоод явсан ч үйлчилсэн хിവэрэ байна гэж та сонгосон сонголт чинь юм аа. Гэрлэлт. Хэрэг бид нар энэ ойлголтыг энэ толгойн дотор ажиллуулад эхлүүл ямар их хэрүүлээс салах болоо тийм. Ямар их уур уцаар, ямар их эднээс өхүүлэх ажиллагаанаас бид нар зүгээр ангижрах болоо. Ямар их нулимс хэмнэх болоо. Босоод явсан ч тэр. За. Сексээс зайлсхийх нь эхнэр нөхөр хоёрын зөвшөлдсөн тохиолдолд л тодорхой хугацаанд байж болно. Зөвшөлдсөх нь шүү дээ. Гэхдээ удаан биш. Тодорхой хугацаанд. Өвчин байж болно. Хоорондоо ярилцсан шүү дээ, тий? За тэгээ хоёлаа ингэя. 2 өдөр 1 өдөр мэдгүй юм яа. Юу яах юм. Хоорондоо ярилцах юм байна. Ямар ч байсан санаа нийлэн зөвшөлдсөх хэрэгтэй. Тэгээд тодорхой хугацаанд байж болно. Энэ нь бас нэмээд залбирал байж болно. Эсвэл онцгой мацаг барилтын үеч байж болно. Тэгэхээр 3-5 шалтгааныг Паул гаргаж ирсэн. Паул өөрөө энийг шалтгаанууд гэж нэрлсэн байгаа. Ингэж нарийн гаргаж өгсөн Паул мэдгүй шүү дээ. Би ч ганц биш тэхөө. Гэт тэр бичээгүй. Паул бол ганц бий гэсэн шүү. Одоо бид нар загтлаас нь уншина угаасан. Гэтэ түнд Христийн оюун ухаан байгаад байгаа. Бид нар Христийн оюун ухаан бидний унтлагын өрөө мөрөнд ажиллана яаж мэдх юм бэ? Гэтэл энэ бол Бурхан өөрөө бүтээсэн юмн дээр үнэхээр эзэн юм аа. Тэгээ хэлж штэ. Та нар секс хийхгүй зайлс хийж байгаа бол тодорхой шалтгаан байх хэрэгтэй. Тэгээ тэрийг хоорондоо ярилц. Тэгээд зөвшөлц нэгдүгээр. За дараагийн шалтгаан залбирлууд байж болно. Хин би өөрийгөө залбирал зориулах ч юм уу манай нөхөр өөрөө тийм уюуд байж болно. Хоорондоо яриад хэлэлцчих. Дараагийнх нь мацаг барьж яж болно. Би энэ үедээ ямар ч секс хиймээргүй байна гэд хоорондоо яар. Гэтэ энэ удаан үргэлжиж болохгүй гэдгийг дахин сануулад байгаа. Цааш нь. Тэгэхээр зорилгууд тодорхой байх ёстой. 3 зорилго хэлж шít. Эхнийх нь ямар ч ахуйн шинжтэй асуудлууд байж болно. Зөвшөлт, тохиролц, хугацаагаач тохир. Дараа нь залбирал байж болно. Мацаг барилт байж болно. Ийм зорилгууд байна. Ийм шалтгаанууд байна. Тэгээд даруй иргэн нэгдэж хамт байна. Эхнэр нөхөр хоёр хол байх үнэхээр аюултай. Тусдаа байх аюултай.
тусдаа унтахгүй байх аюултай. За цааш нь харъя тэгвэл яагаад аюултай гэж. Даруй иргэн нэгдэж хамт бай. Сатан гин алдуулан гинэд өрхтөн уруу татахтаа гарамгай юм аа. Шалтгаан нэг аахгүй. Хүний бие чинь өөрөө сул дорой. Тийм учраас диавол шүү дээ энэ гин алдаад гинэд өрхтөн гэдэг чинь би ерөөсө хүлээгээгүй байгаа үед гинт давчна гэсэн. Давтлах жоох өрхтнэ гэсэн үг. Хорхоог нь үргэнэ гэсэн үг. Яг за энэ гэр бүл яг ийм үе дээрээ эмзэг байгаа юм байна гэдгийг тэр мэдээд байгаа хаа бид нар мэдэхгүй байж болно. Тийм учраас Паул үгүй ийм байна. Та нар тохиолдолд хол бай. Тэгээд даруй одоо үгүй хол бай гээгүү штэ. Сексээс зайлс хийж байгаа бол ийм шалтгаанууд байж байна. Энээс ч өөр шалтгаан байж магадгүй өөртөө бодоод ол гээгүй. Паул бүр баягуу тодорхой зааж өгч байна. Тэгэнгүүтээ тэр даруй одоо өөрөөр хэлбэл тэр хугацаа чинь дууслаа бол тэр даруй иргэн нэгдэж хамт бай. Сатан гин алдуулан гинэд өрхтөн уруу татахтаа гарамгай. Би хизээ яаж сексээс татгалзахыг тушаагаагүй шүү. Ойлгоорой. Энэ бүр англи библиэр тэгж байгаа. Та нар дээрх шалтгаануудаас сонгуул аль нэгийг гэж бодоод би хамаг сайнаараа зөвлөж байна. Өөрийнхөө хамгийн бест зөвлөгөөгөө өгж байна. Паул яг энэ загтыг яг энэ асуудлуудыг бичиж байхдаа миний дотор бурхны сүнс байгаа гэдэгт би итгэдэг гэж чааш. Гайхалтай нэр. За та нарын харилцаанууд чинь тодорхой зааг хил хязгаар үүсэж байгаа юм тийм ээ? За би зөвлөж байгаа юм шүү. Мэдээж би тушаахгүй. Яа гэвэл та нар ойлгоорой би тушаахгүй. Энэ чинь тушаадаг ч юм бол биш. Гэтэл бид нар энийг хичнээн мянган жилийн турш тушаалын уншаас сурцсан юм бэ. Энэ чинь тушаал гэхээсээ илүүгээр хүний хайр, хүний сэтгэл одоо оюун санаа бүх зүйлээрээ бид нар чинь зөвшөлтчээж хийдэг зүйл байгаа даа. Зүгээр мод ч болоо шиг. За 3 хоног үцээ гэдэг юм биш байгаа даа байхгүй. За цааш нь хэлж байгаа. Заримдаа хүмбэр над шиг ганц биеэрээ яваасай гэж би хүсдэг. Яагаад гэвэл ганц бие амьдрал нь олон талаараа амьдралыг хөнгөвчилж маш энгийн болгодог. Энэ яг үнэ. Яагаад гэвэл бид нар ганц биеэрээ явж байгаа хүмүүсийг үнэхээр тамлан зовоодог. Хүлээн зөвшөөрдөг ганц бие амьдрал. Тэр хүн хүлээн зөвшөөрчээд багтчих. За цааш нь бүр энэ нууцыг харъя. Би болдог бол би хүмбэр над чи ганцаараа яваасай гэж хүсдэг. Яагаад гэвэл амьдрал олон талаараа хөнгөрч маш энгийн болдог гэдгийг би мэднэ гэж байна. Гэвч олонх нь гэрэлдэг харин цөөн хүндэл ганц бие амьдрал өгөгддөг гэж байгаа байхгүй юу? Тэгээ цааш нь бурхан зарим хүнд ганц бие амьдралыг бэлгэлдэг бол бусдад нь гэрэлсэн амьдралыг бэлгэлдэг. Яг хоёулаа ээжлэн бэлэг. Түүнээс чи ганцаараа амьдр гэд бурхан хараасан юм биш, дутуу үзсэн юм биш. Харин ганц бие амьдралыг бэлэг гэд бурхан тэр тодорхой хүнд өгдөг байх нь шүү дээ. Онцгой зорилгын төлөөр одоо тий бурхан тодорхой хүнд бэлгэлдэг. Бэлэг юм чинь тэр хизээч муухай байхгүй. Бэлэг юм чинь тэр хизээч дэвсвэрлэхийн аргагүй хэцүү зовлонтой тарчлаантай байхгүй. Бэлэг гэрэлсэн хүн гэрлэлтэндээ жаргалтай баярлаа аваа та надад гэр бүлээ өгсөн. Өө таны бэлгэнд би талархаж байна харин энэ би яанда чаваас ганцаараа баярлаа таны бэлэг гэж явдیں۔ Үгүй. Бурхан амьдрал бэлгэлдэг тэр. Нэгэнд нь гэр бүлтэй амьдрал гэсэн мэ нөгөөг нь онцгойгоор чамд бол би ийм амьдралыг бэлгэлж байна. Хоёулаа бэлэг байхгүй юу энэ чинь. Тэгээ Паул ганц бие амьдралыг бэлэг болгож бурхнаас хүлээж авсан байна. Тэгээд Паул өөрөө хэлж шít.
Ямар ашигтай гэж энэ амьдрал. Ямар эрхчлэг удаач би яг. Ямар одоо амьдралыг энгийн болгож өгдөг гэж. Ямар олон асуудлуудаас хөнгөвчж өгдөг гэж. Тэр чинь нөгөө давуу талуудыг нь хараад хэлж штэ. Гэхдээ энэ хүн болгонд ганцаараа амьдрах нь өвддөг юм аа. Яа тэгвэл бурхан зарим хүнд нь ганц бие амьдралыг бэлгэлдэг шигэ бусдад нь гэрэлсэн амьдралыг ч мөн бэлгэлдэг. Яг л адилхан амьдрал. Дутуу юм юу ч аахгүй, илүү юм юу ч аахгүй. За. Гэхдээ миний хувьд гэрлээгүй байгаа эсвэл бэлгэлсэн хүмүүст хандан ганц бие байх нь тэдний хувьд маш сайн байх бүрэн боломжтой илүү дээр шүү гэж би зөвлөдөг, хэлдэг гэж байгаа юм. Бодоод яваад идэггүй би хэлдэг. Ганц бие юм уу эсвэл бэлгэлсэн хүмүүст. Ганц бие байх нь чамд бараг илүү дээр шүү. Илүү сайн шүү гэж би тэдэнд хэлдэг. Сайн байх бүрэн боломжтой гэж. Харин тэд хүсэл болон сэтгэл хөдлөлөө зохицуулж, удирдуулж, цаламдаж, хазаарлаж чадахгүй байгаа бол сэтгэл шулуудан гэрэлсэн нь дээр юм. Ганц бие тэгсэн хэрнээ сексийн асуудлаас олж зовж, тарчилж амьдрснаас гэрлэлтийн бэрхшээл дотор зовсон хамаагүй дээрээ. Янз хэлж байгаа шүү дээ. Ёо энэ одоо ямар их бодлоноос хүмүүсийг аврах болоо. Одоо зарим нь өөрийгөө ганц бие амьдрах дуудлагатай гэж дахиж байгаа ш. Гэсэн мэтлээ дотроос та бүр тэгээ нөгөө секс ч өөрөө биологийн хэрэгцээ аахгүй да. Түнс диаволоос ирсэн юм. Юу диавол тийм бүтээх чадвар ч байхгүй. Диавол зүгээр ашиглах, хуурах, мэхлэх, хулгайлах, алж устгах нэг тиймэрхүү чадвар дээр тэр бол гарсан үнэн. Тэгэхээр ганц бие амьдарж байгаа мөртлөө сексийн асуудлаас олж одоо сексгүй байгаагаасаа болоод зоовж, тарчилж амьдрснаас гэрлэлтийн асуудал дотроо зовсон нь хамаагүй дээр юм аа. Амен. Надад энэ ухаан үнэхээр таалагдж байна. Тэгэхээр та гэрэлсэн бол гэрэлсэн хിവэрэл бай. Энэ бол миний биш эзний тушаал. Хэрв эхнэр нь нөхрөө орхиод явсан бол дахиж бүү гэрэл. Эсвэл эргэж ирээд нөхөртөөгөө уулзраа ололцоод юмсыг зөв болгоод амьдр. Харин нөхөр эхнэрээ орхих эрхгүй. Ямар ч маргаан байхгүй ирчүүдээ. Яах дараа энэ намайг орхиж авчаад юу вэ би тэгснээ яхаараа энийг орхиж явах эрхгүй. Нөхөр эхнэрээ явуулах эрхгүй. Өөр оройл нь өөр байгаа. Ирэх байхгүй. Холимог гэр бүлүүдийн тухайд гэвэл миний хэлэх үгс энэ байна. Энэ Монгол Библиэлд харагдсан. Холимог гэр бүлүүд гэж ямар гэчин гэр бүлүүд байгаад байна. Энэ бол ямар хүмүүс вэ гэхээр нэг нь итгэгч нөгөө нь итгэгч биш хүмүүс. Ямар гоё би нэг мэдмээр байна гэж та нарын зарим ч бодож байгаа тий. Тэгэхээр энэ бол 12 дугаар ишлэлээс эхэлж байгаа юм байна Монгол Библиэлд. Харин бусдад нь хандаж гэдэг нь нөгөө итгэдэггүй хамт амьдарч байгаа хүмүүст хандаж хэлж байгаа. Тийм гэрлэлтүүдэд хэрв ах トゥ нарын нэг нь итгэгч биш их нэртэй байгаад тэр эмэгтэй өөртөө амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхих гэж эзэн биш би хэлдэг. Хэрв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад нөхөр нь өөртөө амьдрахыг хүсвэл нөхрөө бүү орхиг. Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Энэ бол өстой үнэхээр маш их маргаантай асуудал. За цөмөрөө энэ дээр бурхны ухаан бидэнд юу хэлж байгааг харъя. Ийм гэрлэлтүүд ганцхан өнөөдөр биш 2000 жилийн өмнө байсан байна. Эхнэр нөхөр хоёр явж байгаад нэг нь аврагдсан. Нөгөөх нь итгэгч биш. Нөхөр нь эсвэл эхнэр нь. Холимог гэр бүлүүд буюу итгэлийн хувьд хоёулаа ижил биш.
Тийм хүмүүсийн хувьд хандаж би ингэж хэлнэ. Надад эзнээс ирсэн тушаал байхгүй энэ тал дээр. Шууд ирсэн тушаал байхгүй. Паул шууд ингэж хэлж байгаа. Тэгэхээр та нар харин ингэх ёстой. Христийн оюун ухаан байгаа юм чинь гаргалгаа гаргаж ирж штэ. Эзнээс ирсэн тушаал алгаа одоо бүү мэдээд та нар буйнараа болдог гээгүй. Та нар ингэх ёстой. Итгэгч нөхөр, итгэгч биш эхнэртэй бол тэр эхнэр нь хамт амьдрья гэж танаас зуурдсан бол та эргээд тэр эхнэрээсээ зуурсан хэвээрээ бай. Харин итгэгч бус нөхөртэй байгаад нөхөр нь итгэгч эхнэрээсээ салахгүй гэж ивэл итгэгч эхнэр нь нөхрөө битгий явуул. Зууралцсан хэвээрээ л бай. Айгу ингийн байгаа үстэй. Энэ Христийн одоо бие дотор байдаг түмэн хэрүүлийг тэр дорн шийдэж өгнө. Бид нар тэгээд одоо ер нь бол тэгж улаархаа болмоор байгаа. Одоо чи аврагдсан ч гэсэн нөхөр чинь аврагдах хэрэгтэй. Ойрын 3 жилийн дотор аврагдах хэрэгтэй. Үгүй бид нар авралыг зохиохгүй чадахгүй бид нар. Зүгээр энд өдөр тутмынхаа амьдрал дээр яаж амьдрах вэ гэдгийг итгэдэг нь илүү мэддэг байх ёстой. Итгэдэг шүү санаатай юм бол бид нар итгэдэг шүү санаатай амьдрах ёсгүй. Бүр итгэдэг хүн шиг амьдрах ёстой. Энд ч бүх ухаан байна. Таны итгэлийг хуваалцдаг байж болно. Бүр доромжилдаг ч байж болно. Тэгэхээр өөрт чинь хайртай байж болно шүү. Баса бид нар ямар эхлээд ярихдаа чи буддаг их уу? Би Есүс их. Тэгээ яхаа хоёулаа. Нэг юм уу? Салах юм уу? Бид нар тэгээ суугаагүй шүү дээ. Тийм биз дээ. Бид нар зүгээр би чамд хайртай, тийм үү? Би ч гэсэн чамд хайртай. Хоёулаа өхөө өглөө хамтаа тэгээл та гэ. Тэгээд бид нар суусан биз дээ. Юу явцын дунд гинт Христ мэресие будда юу юм уу болоод ингээд бид нар бүр гэр бүлээ салах дээрээ тулаад байна. Тэгээд тэр бид нар хөндлөнгөөс хаадаг хин юу юм? Би ингэж болохгүй. Би шаналдаг. Би үнэхээр эхнэр нөхөр хоёулаа итгэж байгаасаа гэж үнэхээр хүсдэг. Гэхдээ би бурхнаас л илүү шаналв гэж дээ. Бурхан юу хийж байгааг мэдэж штэ. Бурхан хэн нь хэн бэ гэдгийг надаас илүү таних штэ. Бурхан хэнийг нь яах вэ гэдэг тэр мэд энэ хэлж штэ. Итгэдэггүй ч гэсэн чиний нөхөр чамд хайртай байвал битээ салаа. Та хоёр хайртайгаа суусан байгаа үстэй. Нөхөр эхнэр чинь итгэдэггүй ч гэсэн чамтайгаа л би баймаар байна. Би чамтай л амьдрмаар байна гэвэл амьдраа чи яагаад явуулах гээд байгаа юм? Гинт итгэл үнэмшлээсээ болоо сүм хүмүүсээ болоо би ч чамаас салуу сүмдээ бүрэн ямаар байна гэж. Бид нар сүмд өөрийгөө бүрэн зориулна гээгүй. Бид нар бурханд өөрсдийгөө бүрэн зориулна гэсэн. Гэтэ бид нь тэрний ухаан үнэхээр хэрэгтэй байна. Энэ мэдээ адармаатай асуудалт. Би энийг ингэсээр юм байгаад энийг ийм болгоцсон биш үстэй. Бүр яг унах гээд шүү дээ. За тэгэхээр Паул тэгж хэлсэн. Одоо би нөө бичиж амжиг байгаад байгаа учраас Монгол шууд Библи дээрээс харахаас өөр арга байхгүй. За энэ асуудал бол ингээд ойлгомжтой болж байгаа. Энэ бидний цааш нь тархицохыг одоо өвтгөх хэрэггүй. Тэгээд биш үү? Итгэдэггүй нөхөртөө ирчүүдээ, итгэдэггүй эхнэр биш нөхөртөө эмэгтэйчүүдээ. Бити нөхрөө эхнэрээ итгэгч болох дээр фокусаа тавь. Тэр бидний асуудал хөлдмөн дүнг гартмын гав болох ёсгүй. Бид нар зүгээр бид нар хайртай байхгүй юу? Тэр эрэгтэй хүн, тэр эмэгтэй хүнд чинь. Бид нар хайртай учраас дундаасаа хүүхдүүдийг төрүүлсэн. Гингэнд юу олвоо энэ ч та гэсэн. Тэгээд нөгөө Есүсийн хэлсэн алдартай ишлийг бариад дайрчдаг. Станер. Биста чамаа эзнээ чамаас илүү хайрлахгүй бол хэвээр эзэн бол хэвээр тэнцэхгүй гэсэн юм. Тэгэхээр чи ямар ч нөхөр бодоод Иесустэй харддаг шүү дээ. Ямар ч юм бэ наа Иесус нэрээ. Бид нар яагаад вэ? Үнэхээр ухаан байх. Христийн оюун ухаан алга. Муухар одоо тийм бух шиг зүтгээд байгаа. Хэлж штеп. Би чамд хайртай шүү дээ. Би чиний итгэл үнэмшлээс бол салмааргүй шүү дээ. Нөгөө хүн бүр өөрөөс нь илүү ухаантай байдаг юм шүү.
Гэхдээ би чиний итгэл үнэмшилтэй би итгэж би дургу Есүст би аргагүй шүү дээ. Мэдгүй юм чинь дургу ариун сүнсийг хүлээж авах гэж дургу байна шүү дээ. Ойлгох чадваргүй шүү дээ үн чинь. Гэтэ чамд хайртай гэдэг шүү. Бид нар өөдөөс нөгөө огт ойлгодгүй номыг нь бариад дайраад гэж болохгүй ш. Харин оронд нь ямар гоё юм бэ? Намайг хайрлаж байгаа. Үнэхээр баяртай байна гэх. Хамтдаа амьдрах хэрэгтэй. Бид нар тэр асуудал гээд ерөөсө урттаа тавьчихдаг. Гэсэн бурхнаас гуйдаг юм л тэр. Хэвээ аричтэй бурхан 10 жил, 20 жил, 30 жил гуйлаа. Бурхан биднийг харахтаа чи л хугацаагаа уртцаад байгаа шүү гэж ярих юм бол. Би ягаачгүй. Чиний наад авир чинь чиний хугацааг уртсгаж байгаа. Шамааг хараад энэ бүр ариусах нь байтугай. Ой. Одоо мэдгүй өөрийнхөө юунд ч ханддیں۔ Тий. Энийг нэр яа идэ эзнэ. Энэ одоо солиорох үедээ. Тэгээ цаашлах юм сүмийн үзээ ядна. Паструудын үзээ ядна. Ийм л юм зааж идэл гэж бодно. Бид багийн өвтөлд ирдэг том зэмлэл тэр штэ. Та зааж өгсөн гэж манай ихнэрт. Манай хоёр бүр тэнд бүр жижигэрсэн тэгээ. Гүйш дүүрэн битэр тэгээ заав штэ. Мэдгүй манай ихнэр тэгээл манай нөхөр тэгээл байна. Нэр хүн тэгж л бодсон ш. Тэнд очихоор тэдэн тэгээд миний эсрэг энийг шүүгдээд идэв юм байна. Бид нар нэг зүгээр гимгүү байж захта тийм зүгээр бүр шүүг мөвгтэй шургаа гэдэр болсон гэж байдаг нас. Хайртуудаа бид нар үнэхээр эзнээ буруу таниулж байна. Буруу танилцуулж байна. Бид нар зөв таниулах хэрэгтэй. Яаж? Гэхдээ хайртай л гэж амьдрсан бол хайрлал амьдр. Та тэргүү тэр хүнд Христийг байсан ч үйлчлэн, Христийг биш болсон ч үйлчлэн, сүмд яасан ч үйлчлэн, сүмд яваагүйсэн ч үйлчлэн. Энэ нөхөртөө үйлчлэх дуртай. Үнэхээр. Яг тэгвэл надад үйлчлэл гэж олон нөхөр өгөө, ганцхан нөхөр байдаг. Тэр хүнийг би үнэхээр сэтгэл хангалуун байдал нь үйлчлэхдээ би тэндээсээ одоо баяр эслийг авдаг. Сайхан санагддаг надад. Удлаа гэж багаас асуугаа. Цаашаа. Багийн ч гэсэн мөн надад үйлчлдэг. 14-тэй. За. Хариуцлал. Энэ амар чухал. Энэ бидний ойлгохгүй зүйл. Тийм учраас бид нар юу гэж боддог вэ? Би сүмд явд юм чи манай нөхөр автоматар итгэж болоод автоматар хариуцсан юм байна гэж боддог. Гэхдээ сүмд явж байгаа хүн чинь хинбэ гэдэг чинь аягүй чухал. Нөгөө л бохир бузар бодол санаатай тий. Төрөө отгоог ярьж явах нэг юм бүр аягүй инээ төргсөн. Отгоод гэсэн штэ хаяг аадарсаараа баймаар байна. Яг үнэ. Манайх Баянголын 11-р хорооноос хан уулын 13-р нүүсэн. Тэгээ уг нь хаяг маягаа бүгдийг шилжүүлсэн. Тэгээ заримдаа Баянголын 11-ээс уцтаад идэг. Би тэгээ хөөе манайх наа чи байхгүй штэ. Тэгэхээр би Баянголын 11-т манай ямар ч гэр бүл амьдрахгүй одоо тийм чинь төмрийн одоо компани ажиллаж байгаа шүү дээ. Учираас бид нар тэнд юу болж байгааг мэдэхгүй, тэнд байгаа амьдарч байсан шиг аашлахгүй бидний амьдралын маяг өөрчлөгдөд өөр газар очсон. Тэгэхээр бид нар би Христ бурхных гэдэг хаяг нь дотроо амьдрахгүй бол яг одоо бид нар шиг болно. Хан уулын 13-р хороолт нүүж очичоод хамаг бүртгэл нь 11-р хороолоор яваад. Тэд чи тэнд дөрөс амьдрдаг. Тэр бид хаяг дотор амьдрах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр Христэд итгэсэн бол Христ миний дотор амьдарч байна. Ариун сүнс миний дотор амьдарч байна. Ариун сүнс зөвхөн миний сүнслэг талыг ариусгаад нөгөө талыг ариусгахгүй биш шүү дээ. Бүгдээр ариусна гэсэн тийм. Би бүгдийг үс бүгдийг. Есүс хэлсэн би үсийг ч урт сонирхдаг. Хэд унаатайгаа би өөр мэднэ. Хэд байсныг ч мэднэ. Унсараа хаваалцсан болсон ч би мэднэ. Тэгэхээр тийм санаа тавилттайгаар миний дотор амьдарч байгаа бол та зөв хаяган дээр байна. Тэгж амьдарч байгаа бол хажууд байгаа нөхөр чинь тэр ариусгалыг хуваалцаж эхэлнэ. Яаж гэж? Одоо би танд хэлье. Та хүүхдүүдтэй энэ мэдчлэн сургадаг бол энэ мэдчлэн ариун байдлыг хэлж өгдөг бол тэрийг сонсоод сууж байгаа ямар ч эрэгтэй эмэгтэй хүн ямар балиар юм ярьдیں۔ Би чи яста заваа юм а гэж хизээж хэлэхгүй итгэдэггүй байсан ч гэсэн. Яг л хүн өөрөө бурхнаар бүтээгдсэн учраас ариун байдал ямар сайн бэ гэдгийг зүгээр мэддэг. Тэгээ тэр
үгээрээ хэлэхгүйсэн ч дотроо тийм ээ. Яг үнэстээ зөв гэж чинь. Нэрэл тийм шүү. Энэ үнэхээр гин нүгэл энэ бохир юмнаас хол байх хэрэгтэй. Бүр тэр ариун байдлыг чи хуваалцаж эхэлж байгаа байхгүй. Дээрээс нь сүмд яах гэж яваад идэгин. Би ийм учраас сүмд явдаг юм аа. Сүмд явахаар би ингэдэг. Бурханд итгэхээр би тэгдэг. Бид нар юу ч хэлэхгүй яваа гэж яваад байдаг. Хүүе чи хоолмол ирчихгүй. Пастор нь үлээж байгаа. Нөгөөдөрт нь пастортай хардаад гэж штэ. Тэд нар дандаа сөрөг ойлголт төрүүлээд иж. Төрүүлэх юм бол би өөрөө ариун байж чадчихна. Үгүй. Дээрлэхүү, мунхаг, дураараа нэг тийм авгаал байгаа байхгүй. Зоргоороо. Христэд итгэхээс өмнө ямар сайхан байлаа миний эхнэр. Энэ мө Христ гэж нэг заваа юмд итгээл өстой бүр хоолж хийж өгөө байсан. Гэр орондоо тогтгоо байсан. Наадад бүр аюу олон юмхтэй тэгж ярьдаг байсан ш. Пастора бистэ таныг биш пастор байгаагүй би тэгтээ ахлагч байсан. Таныг сонсоод бистэ гэрээ цэвэрлэх хэрэгтэй мэн гэж ойлгож малгүй би бүр гайхав. Үгүй. Гэрээ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг ойлгохын тулд хүн гэрэх ёстой юу дэнэ. Тийм бистэ Христэд итгэх ёстой юм уу? Гэрээ цэвэрлэхийг ойлгохын төлөө үгүй уул нь би айгүй мундаг байсан юм аа. Айгүй гой цэвэрлэмээр. Тэгээ нөгөө сүмд яваал ирсэн. Заавалтай. Тэгээ эдгээр бүгд махан биеийн бодол санаа гэж би хэлмээр байна. Төрлөх хүн ч биш. Нөгөө төрлөх хүн чинь бүр махан биеийн бодол санаатай хүнээсээ дээр байсан байгаа даа. Эхнэр нөхөр нь дэрийг баталж ш. Итгээгүй байхдаа энэ айгүй сайн байсан юм уу? Миний ажил туслаад би өстэй юмаа зарж чадахгүй байхад манай эхнэр ч амар зарж марж өгöd. Айгүй авахаарчтай сэргэлээ. Эзэнт итгээд энэ бүр эргүү болц. Бүр номоо унжу. Нөгөөдг нь эзэнт итгэсэн чи наймаага хийх ёстой мүү? Нөхөртөө тослох ёстой мүү? Яагаад гэвэл нөхөр нь итгэж ш. Тэгээ энэ итэр нэг буулган дотор байх ёстой. Бүр тархин нэрхсэн. Тэгээ нөгөө юу хийх юм бэ? Та болий. Ийм хүнтэй хамт байсан дөрөв сүм дээрээ олон цагийг өнгөрөөгээ сүм рүүгээ тавьдаг. Тэгээ нөхөр нь Есүсийг даалнаа биз дээ. Миний эхнэрийг ийм болгосон. Өө чи Есүс бурхан гэж мэдгүй шүү дээ. Нэг сахалтай эрэхтэй хүн гэж бодоод байгаа. Йоо. Үнэн инээдтэй. Тэгэхээр ариусгал гэдэг бол бидний дотор бид нар хаягн дээрээ байна уу гэдгээс хамаарна. Түүнээс ч та хаягн дээр амьдрдгүй. Яг зүгээр амаараа хаягчин гингүүт би Есүс бурханых. За хаягчин зүг бэхтэй. Хаяг дээр чи хайгаад очихор чи юусэн байхгүй юм бэ? Хаяг дээр нь очихор байхгүй. Дандаа уур газар явж байдаг. Тэгэхээр тэр нөхөр тэр хаягийг хуваалцах байгаа. Тэр хаягн дээр яагаад гэвэл эхнэр ч аахгүй, нөхөр ч аахгүй, итгэдэг ч аахгүй, итгэдэг ч аахгүй. Тэгэхээр хаягн дээр хэн байна? Тэр хүнтэй амьдарж байгаа хүн бол заавал нөлөөнд нь автна. Эн чинь эр юм нь илүү байх тухай юус биш. Дотор ч амьдарж байгаа нэг нь ертөнцид байх чаас агуу учраас л нөлөөнд нь автах хэрэгтэй байхгүй. Эсвэл эсвэргээрээ итгэцэн мөртлөө эхнэрийнхээ нөхрийнхээ нөлөөнд орж байх. Тэс үг хэлж чаддаг. Айдаг, салаа явчихгүй гэж хөтлөө айдаг. Тэгээд юусоо бүр замаач орхидог. Христэс ч холддог. Тэгээд сүултээ бүр хаягаач мартдаг. Юусан бэлээ биш. Үхши чи чинь хаяг юусан бэлээ мэдхгүй. Итгэж үтгэсэн дүнд яваал байсан. Тэгэл бөө мэд. Ийм болдог. Эм учраас манайхан ариусан гэдэг бол автомат юм биш шүү. Ариусан гэдэг бол үйл явц. Ариус тэгэхээр шүү дээ та би таныг түрүү хэлсэн шүү дээ. Яна би итгэдэггүй нөхөртэй, итгэдэггүй их нэртэй. Тэгэл пастора таач ойлгохгүй дээ. Бата би ямар ойлгоё гэд нөхрөөсөө салаад итгэдэггүй нөхөртэй суултаа биш тийм биз дээ. Паул ч гэсэндээ ганц биш дээ. Тэгээ Паул эднэрийг ойлгохын тулд завхааралтай биш. Эднэрийг ойлгож амтыг нь амтлахын тулд ямар суугаад салалтай биш. Гэхдээ бидэнд Христийн оюун ухаан байгаа. Энэ шийдэгдэл ёстой. Яг л бидний бурхан бүр газраас тасарсан бүр одоо тий амьдрал мэддэггүй бурхан огт биш. Тэр биеэрээ энэ дэлхий дээр амьдарч ирсэн. Тэр дараад нь үхсэн, тэр дахин амьлуулагдсан тэр Есүс Христ бидний бүх хариулт. Бид нар тэгэл залбирдаг. Та бол миний бүх хариулт юм аа
гэл орилоод байдаг гэсэн мөртлөө ерөөсөө асуултанд хариулт авч чаддаггүй. Паул ямар өгөөмрөөр аргагүй түнд Христийн оюухан байгаа учраас тэр ерөөсөө өөрийгөө харахгүй шүү дээ. Би ганц би юм аа, би мэдгүй, би салж үзээгүй, би нийлж үзээгүй. Юу ч тийм яриаггүй. За надад шууд тушаал байхгүй л дээ. Гэхдээ хэдүүлээ ингээ. Санаачлаг. Бүтээлч санаачлаг. Хэдүүлээ ингээ. Эхнэр чинь итгэж биш байж болно. Тэгтээ чамтай амьдрий гэж байгаас амьдраач. Туйлын баяртай амьдраач, хайрлаад амьдраач. Би боддог байхгүй. Бид нар итгэгч юм чи бид нар давуу л байх хэвээр. Бидэнд илүү давуу юм байгаа байхгүй. Бүр юм биш, бүр бурхан байгаа байхгүй. Бид нар яагаад итгэдэггүй хүмүүсээс муухаг байх хэвээр. Яагаад итгэдэггүй хүмүүсийн бүр дор ортлоо тэгж одоо атлагдах хэвээр юм чи. Яг бидний итгэл үнэмшлийг одоо атлаад дайрах марих юм бол байна. Гэтэл эцсийн бүлэгт бидний нөлөөнд орох л ёстой шүү. Тэгэхээр та яагаад нөлөөгөө алдаад байгаа? Яагаад огт нөлөөгүй байгаа юм? Яагаад зүгээр итгэл дээр чи хүмүүс ингэ бүжгэлж байгаа юм? Яагаад? Хаягаар мэдэх хэрэгтэй байхгүй. Хаяган дээрээ л амьдрах. Тэр хаяган дээр бурхнаас бүх юм өгөгдөнө. Тэгээд бид нар нөхөр эхнэр хоёр нөхөр ч юм уу эсвэл эхнэр ч юм уу ямар хурдан аврагж байгааг хараад зүгээр гайх. Үе ийм хурдан байсан юм уу яана. Бидний чаддаг юм л юу? Сүм рүү яваач ээ. Сүм дээр очооч. Одоо яах гээд байгаа энэ дэр үнийг сүм дээр авчираад одоо тийм ээ? Ойлгохгүй шүү дээ. Ариун сүнс байхгүй ч. Тэгээд нэг нөхрийнх нь ч юм уу эхнэрийнх нь ажил бүтлгүүн хийж байгаа шүү дээ гэж. Сүм рүү оч гэсэн. Сүм рүү очвол чи дампуухгүй шүү дээ. Ястаа удлаа шүү энэ. Сүм рүү очсон ч дампуурна шүү хөөе. Дампуурл бол амьдралын нэг хэсэг. Бүтлгүүтэл бол амьдралын нэг хэсэг. Энэгээр бүх хүн итгэдэггүй бүгд туулна. Гэтэ бурхан бидэнд зүгээрээ чи би чамд хаалгыг харуулна. Гарцыг заагаад өгчнө. Би тэгээ чамтай хамт байна. Тэгэхээр чи бүх дампуурлын дур зүгээр гараа явчихна. Ялгаатай нэн. Тэр биднээс илүү давуу одоо байр суурь, илүү давуу нэгэн гэж үргэлж байгаа. Тэрэндээ та өөрөө итэг. Тэгээд бурхантайгаа алах. Бурхантай алхаж гэнэ үгүй юу гэдгээ л анхаар. Тэр хажууд байгаа хүнийг уяагаар татаж сүм рүү чирхээ болж үз одоо. Тэр чинь бурхан ганцхан тэр өөрийнхөө арай гэж итгүүлсэн үнийг л ингээ хараа суугаад идэг. Бити бод юу бие тооцсон. Надаас өөр харах юм байхгүй гэж бодоод байгаа юм хайши. Надаас өөр сонирхолтой юм байхгүй гэж бодож байна бурханд. Тэр чинь чухам танаа гэр бүлд авралаа тогтоохын тулд эхлээд таныг сонгосон зүгээр тэрэнд нь баярал. Дараагийнх нь хэн байх нь бурхны асуудал. Тэрэнд бид нар санаа байлгасан. Бурхан бүр бид нар байна штэ бурхан доторх дуудлага марттал энд автдаг. Эсвэл ганц би хүмүүс нь. Бурхан минь нөхөр өгөөч. Эхнэр өгөөч та би бурхан минь эхнэр өгөөч нөхөр. Тэгсээр бүр харлан болдог. Бүр ямар зоригтой сүултэж тэгээ өгөхгүй байх тусам ууралдаг. Тэгээ бурхан хэлж байна. Хөөг би өгөх нь тийм чухал биш байхгүй. Чи минь тэ одоо ядаж ирэх хүн болмоор байна. Чи эмэгтэй хүн болмоор байна. Чи гэрлэлтэнд зориулаад бүр миний суулгадах хэвээр юмсуудыг суулгамаар байна. Тэг хүрээд ирэхээр нэг л юм ярих юм намайг юусоо сонсохгүй. Эхнэр өгч. Бурхан минь өөргөх юм алга. Зүгээр эхнэр л өгч. Тэгэл гүйцээ. Бүр аймар те. Бурхан за энд эхнэр өгчүүл энэ гоёа алгадаас алга болох юм байна. Бүр ойлгомжтой байгаа байхгүй. Энд нөхөр өгч юм бол ингээл алга болно. Бид нар хугацаагаа өөртөө л уртсагдаг. Харин бурхны анхаарал хин дээр над дээр. Яа тэгэл надаар намайг өөрчилсөн хүч чадал нь хэнийг ч өөрчлөх хүчтэй учраас тэр намайг өөрчлөхөд анхаарлаа тавина. Тэгэхээр би итгэдэг нөхөртэй байсан ч итгэдэг нөхрийн өөрчлөлтөнд санаа тавих хэрэггүй. Бид хоёр бас тэгж хэрэлддэг үе байсан бид хоёр. Йой чи нэрээс ямар өөрчлөгддөг юм бэ? Итгэдэг хүмүүс шүү дээ. Итгэдэг хүмүүс огт хэрэлддэг гэж бити удлаа яриараа. Бид нар ч бүр айгүй сүнслэг төвшөнд хэрэлдэж шүү дээ. Бүр аймар ирүүлэх шүү дээ. Итгэдэг ихнэр нөхрүүд бол мэдчихлээ. Гэхдээ бид нар даруусаад хоёр тишээ хараад нөгөө л эзнийхээ ам суудаг л аахгүй.
Тэгээд тэндээс гаргалгаагаа олж авдаг. Тэндээс шийдлээ олж авдаг. Ер нь бол шийдэл аяга амархан ш. Сувдаа чи бууж өгөө. Одоо бол башаарал юу гэж хэлдгийг би мэдэхгүй. Надаа бол тэгж л хэлдэг. Хизээч миний талд ордгүй. Чи бууж өг. Зүгээр бууж өг. Бурхан надад бууж өг гэж хэлэх. Эсвэл хин нэгэн хүн надад эхнэрт нөхтө бууж өгөөч гэж хэлэх хоёр тийс өөр. Бурхан бууж өг гэж хэлэхэд бууж өг хүчтэйгээ орж ирдэг. Хүн бууж өг гэж хэлэхэд миний зүгээр дургуул хүрдэг. Яагаад миний талд орохгүй байгаа юм? Чи намайг өмөрхийн татга ятгыг гэл. Харин бурхан сувдаа бууж өг гэхэд би бууж өг хүчийг авч байгаа байхгүй. Нэгүүлсэн цуг ирж байгаа байхгүй. Үнэн ба нэгүүлслэр дүүрэн үг гэж энийг би дэ хэлээд байгаа байхгүй. Та нарын дотор бурхан амьдрдаг нь миний дотор бурхан амьдрдаг нь ямар их зол вэ? Зүгээр үг нь хүчтэйгээ ирж идэг те зүгээр хийж идэг. Би тэр өглөө ерөөсөө мартдаггүй. Үнсээ асах гал. Үнсээ барилцтай. Үнсгэлж шиг явж ирсэн. Ячаах бүр баагээд бүр амар уурээс болдог аль нүүрлэн үнсээ затааж одоо цагаан эргэл муухай олчихно тий. Цагаан эргэл муухай олчихвол хин угаах би угааш тий. Хаалхан болгоцгоо ингээ. Замын гол дорог ах бурхан чи бол бууж. Тэгээ би үнсээ асгачаа буцаад гэж юм бацаа зөөр. Нэр шүү үнэ. Энийг одоо хүмүүс хараад галзуурчж байна юм гэж хэлдэг. Тэр үнстэй хамт миний бүх уур тэр үнсний хувинлөө орсон байж. Тэгээ орж ирэл би хайртай нөхдөд хоолонд энийг хараа. Гэр бүл бол үнэхээр гоё шүү. Ганц би байхч сайхан. Өөр ингэсэн хүч чадалтай. Яа тэгвэл аль аль нь бэлэг учраас. За тэгэхээр хэдүүлээ ариун байдал дээр самуурхаа болий. Хаяг дээрээ бай. Бурхантай алах тэр дээргүү тэр таныг ариусгах нь ариусж байгаа юм чинь тэр ариун байдал бидний нөхөр бидний эхнэр лөө заавал нэвтэрч орно. Тэгээд бүр хүүхдүүдийг чинь хамарна. Одоо тэгээд энд бүр ингэж хэлсэн баг. Би англи хэлээр хараадах юм. 6-14 тий. За ингэж байгаа. Тэгжээж хүүхдүүд чинь хоцрохгүй үлдэхгүй. Гадна талд үлдэхгүй гэсэн үг. Тэд нар ч мөн бүхлээрээ Бурхны сүнслэг зорилго руу багтан орж ирэх юм аа. Та гэртээ итгэвч гээл гонгноо би ганцаараа итгэвч. Үгүй ч одоо огт итгэдэггүй удан байлаа шүү дээ тамина. Нэг хүн итгэжлээ шүү дээ. Хангалтай. Бурханд бол эн чинь бүр үнэхээр том боломж. Тэгээ бурхан итгүүлсэн нэгэндээ бүхий л гэр бүлийнх нь төлөө зориулсан одоо тий төлөвлөгөө, зорилго бүх юм харуулна ш. Ерөөсөө хүнийг үлдээхгүй. Тэр бурхан тийм сонин ховч авгаа шиг биш. Итгэдгээр сувдаага дуудаал тэгэл хоёулаа нөхөр мөхрөөс нь ингээд тийм биш. Бурхан гэр бүлийг үүсгэсэн юм чинь, гэр бүлийг дуудсан юм чинь, нийлүүлсэн юм чинь тэр хүүхдүүдийг нь тэдний хүүхдүүдийн ирж яваа хүүхдүүдийг нь тэдний ирж яваа хүүхдүүдийг нь Давидын залбирлыг бид өчигдөр хараа ястай. Чи өөрөөрөө л бодоод байх юм. Би танд юу хийж өгөх вэ? Юу чивэ? Чи юу ч хийж барахгүй угаасаа. Хаан болсон ч чамд би амар эрэхтэй. Би чиний бүр удам дээр ажиллах гэдэг өөй. Чиний удам дээр ажиллах гэдэг миний ажлууд руу хараага тэнэлэг хаантангуй. Та ингээд болоо гэх биш юу ч болоогүй байна. Миний хүү ирээгүй байна. Харин чиний удмаас миний хүү төрж гарах юм аа. Ийм учраас хараагийн шууд. Хараа энд сүнслэг биш юу вэ? Юу ч яахгүй. Бүр бие хаа бүх юм минь оролцоод бүгд сүнслэг асуудал байгаа байхгүй. Яг ингээд зогсъё. Яагаад гэвэл цаг болсон байна. Тэгээ би та нарт бодох юм маш их өгсөн гэж бодож байна. Үргэлжлүүлээ цөмөрө бодъё. Одоо ерөөсө зүгээр л энэ л ухаанаар гэр бүлээ барьж байгуулъя. Энэ л ухаанаар ганц бие амьдралаа хүчирхэгжүүлье.
Тэртээ дэргүй хүн хүчрхэгжиж байхад бурхан гэр бүл өгөхөд бурхан хүчрхэгжиж байгаа хүн дээрээ хүн нэмэхэд асуудал ахгүй шүү. Зүгээр бэбигээрээ байгаа хүн дээр бурхан хөө өгнө гэдэг бол хайр хүний амьдрал ахгүй юу? Хайртайгаа тань талархаж байна. Таны ухааныг сонсно гэдэг бол үнэхээр хувь зохиол юм. Хувь тавилан юм. Та яриач үргэлжлүүлэн эхнэрүүд рүү нөхрүүд рүү та үргэлжлүүлэн яриач ганцаараа амьдарж байгаа залуу хүн эсвэл бэлэвсэн хүн одоо мэдхгүй. Та бэлэг гэдгийг үнэхээр ятгаач. Бидний одоо урд нь ойлгож исэн бүх ойлголтуудыг та эвдэж байгаад бид нар бол туйлын баяртай байна. Бид нар одоо хуучнаараа харахгүй нөхрийгөө эхнэрийгээ хүүхдүүдээ энд ямар ч салсан тусгаарлсан юм байхгүй. Гэр бүл л бол таны хувьд гэр бүл. Та бүр зөвхөн өнөөдөр миний гэр бүлийг хараад зогсохгүй. Тэдний байгуулах гэр бүлийг, тэдний байгуулсан гэр бүлүүдийн байгуулах гэр бүлийг Есүс Христийг ирэх хүртэл бэлтгэгдэх тэр Тэнгэрлэг угсаа бүхий үр удмыг та гаргаж ирэх болно. Та ингэж л хардсан байна. Одоо бид нар ч гэсэн хараагаа энэ дээр тавина. Тийм учраас бидний ажил дуусаагүй. Бид нар сэтгэл амрахгүй. Бид нар шаргуй хөдөлмөрлөж таны ухаанаас уусан хിവэрэ байх болно. Бидний бодлууд таних шиг тийм өндөр бодлууд орж ирэх болно. Яагаад гэвэл бидэнд Христийн оюун ухаан байгаамаа. Танда талархаж би энэ бүх үгсийг эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.